1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3. Баатра мотор авсан уу? Бүгдээ сайн байцгаараа мөхлөө байна. За энэ удаад иргэдүүд Солонгост ирж ажиллаж байгаа, сурах байгаа сонирхолтой хүмүүстэй зориулаад Солонгос улсын сарын өртдөг хамгийн бага эсвэл дунджаарта хэд болдог вэ гэсний талаар мэдээлэл хүргэж байна. За энэ мэдээллийг хүргээд өгөөч гэж маш олон хүмүүс хүсснээр дагуу хийж байна. Солонгост амьдрахад мэдээж зайлшгүй гарах ёстой зардал өртгүүд бол мэдээж маш их байгаа. За энэ бичлэгэндээ мэдээж илүү зөв нэмэлт зардал инээд ирээ таны хобби сонирхол зардлуудыг бүгдийг хасъя. За ингээд хамгийн энгийн зүйл бол мэдээж та Солонгост ирчээд амьдрах байр, амьдрах газар хэрэгтэй. Би болохоор хувийнхаа туршлагаар би сөүлд ч удаан амьдарч үзсэн, би хөдөөгөр ч удаан амьдарч үзсэн. Тодорхой хэмжээний хувьд бол туризмын хувьд бол зүрх би. Гэхдээ би бол тэгж их гэж бол хэлэхгүй. Би энийг бол сөүлийн хашаар ер нь хэлээд үзье. Би сөүлд бас хэд хэдэн газарлаа нүүж үзэн. Та за таныг ганцаараа ирээд амьдрах чинь гэж бодъё. Та нэлээд жижигхэн газар амьдралаа. Энэ нь ойролцоогоор 250-аас 300 таа олох боломжтой. Мэдээж энэс үнэтэй бол ингээд томорцсон үнэтэй бол авчин. Та тэгтээ зүгээр химнээ гэж бол 250-аас 300 таа олох боломжтой. Энэс багаар бол олох би барыг боломжгүй гэж хэлнэ. Энэний дараагаар та амьдарч байхдаа ус, газ, тогны мөнгө бол мэдээж шилнэ. Миний туршлагаар бол зундаа бол та экн маш хэрэглэн. Солонгост маш халуун. Солонгост экнгүй амьдрах бол ер нь бол маш хэцүү. Өвөлдөө та мэдээж газ билетэгтэй бол газа маш хэрэглэн. Тэгээд өвөлдөө шалаа халаагаад тэгээд мэдээж хоолоо хийж байгаа. Газны мөнгө бас их гарна. За ингээд өвөл зооныг аль алингийн дундчлаад бодъё. За таны сарын ус, газ, тог гурлаа нийлээд ойролцоогоор 20-30 мянга. За үүний дараагаар бол мэдээж та хоол идэх хэрэгтэй. Та хэрвээ оюутан бол та их цагаа сургууль дээр өнгөрүүлнэ. За мэдээж та бас хажуугаар нь ажиллах хэрэгтэй гэж үзвэл танд ер нь гэрээрээ орох, гэрээрээ орж хоол хийж идэх цаг бол төдийлөн бага. За гэрээрээ орсон ч гэсэн та аль болох амархыг илүү үзэх бах. За ингээд таныг зүгээр гадуур хоол идэнэ гэж төсөөлөд үзье. За та өдрийн 2 хоолыг 6000 уулын дүндээ орно. 7000 уулаас бас жоохон үнэтэй орчин. За дундчлаа нь 6500 воноор гадуур өдрийн 2 удаа хоол иддэг. Тэгээ энэ нь өдөртөө хоолнд та 13000 вон зарцуулж байна гэсэн үг. Тэгээд 30-аар үржүүлээд та сардаа хоолндоо 390,000 вон зарцуулнаа гэсэн үг ээ. За дараагаар нь та мэдээж сургууль руугаа алхахгүй бах. Автобусны суун, метроны суун нэг удаагийн суулт нь болохоор 1250 байдаг. За таныг төсөөлье. Та оюутан, та эхлээд сургууль руугаа явна. 1. Та дараа нь ажил руугаа явна. За 2. Хамгийн эцэст нь та мэдээж гэрлүүгээ харин. За 3. 1250-аар та 3 удаа гэхэд өдөрт 3750 вон болно. За энийг 30-д үржүүлээд сараар бодож үзье. Ингээд таны сарда метро автобусанд зарцуулах мөнгө чинь 112,500 болох нэ. За ингээд бас ихэнх хүмүүст мэдээж зайлшгүй байх ёстой зүйл бол гар утас. Хүмүүсүүдийг ихэнх хүмүүсийн хэрэгэлдэг нь болохоор лизинг буюу иргэний дугаар Солонгост амьдарч байгаа үнэлэхэн дээрээ иргэний дугаар авдаг. Тэгээ сар болгон ойролцоогоор 70-аас 100,000 вон төлдөг. Энэ дээр та шууд утсаа аваад сар болгон лизингийн тодорхой хувьтай тэгээд хэрэглээ нь хязгааргүй ингээд төлөө явдаг байгаа. Энэ ойролцоогоор 70-аас 100,000 дотор болцдог. За ингээд мэдээж ямар ч нэмэлт зардалгүй, ямар ч та хэрвээ шопинг хийх туртаа бол таны шопингийг хасаад, за хэрвээ та ном унших туртаа бол таны авах номнуудыг хасаад, та зүгээр маш их амттай идэх туртаа бол амттагчийг хасаад гаргаж байгаа зардал. За харин ойр зургийн зардал гэдгийг би бас дурдмаар байна. Ойр зургийн зардал жишээлбэл оюутан хүн байж яснаа гинт утасны цэнэглэгч завдарлаа гэж бодъё. Утасны цэнэглэгч авах шаардлага болно. Үзгээ алгуулах шинэ үзгээ авах шаардлагатай болно. Мэдээж дэвтрээ авах шаардлагатай болно. За яг энтэй адилхан бас ойр зургийн гарч болцшгүй маш олон зарлууч гарч болно. За энийг 50-аас 150 гэж бодох болох. За тэгэхээр заавал нэг дүн олох хэрэгтэй юм чинь 100,000 гэд тооцоолчих. За ингээд ер нь зайлшгүй зардлуудыг ингээд дуусгах болох бах. За эднийг бүгднийг хооронд нь нийлүүлээд бодъё. За тэгэхээр за түрүүхэн ус, газ, тогоо би 30-аас 70,000-ийн хооронд гэсэн. За энийг би нийлүүлэхдээ зүгээр 50,000-аар бодоод үзчихье. За тэрвээ та иргэний дугаарыг лизингийн утас иргэний дугаарыг
сонирхож байгаа бол за би нэг 70-аас 100 мянган хооронд гэж хэлсэн. За энийг би 80 мянгаар тооцоолоод үзчихье. За ингээд саяын бүх өртөг зардлуудаа нийлүүлээд сая 32 мянга болж байна. Ингээд дахин хэлгээд хамгийн бага эсвэл дунджаартай бодож үтсэн өртөг байгаа. За төгсгөлд нь хэлэхэд та мэдээж энэ ч найзуудтайгаа цуг амьдрах бол арай томхон гэж дороод ингээд 2 3 найзтайгаа нийлээд яах ингээд байрныхаа түрээсийн зарлыг хасах боломжтой. Та гар утсыг бол заавал ирнэ үнэтэй дугаар барихгүй маш хямдхан дугаараас барих боломжтой. Хоолыг та одоо ядарсан ч гэсэн гэрнэрээ орохдоо зайлшгүй хийгээд идэж бол хоолныхоо зарлыг ч гэсэн байлуулах хэмнэх боломжтой. Нийтийн тээврийг та хэрвээ сургуультайгаа ойрхон амьдрч чадвал та сургууль руу ундаг дугуугаар ч юм уу явах бас боломжтой. Ингээд та бас мэдээж өөрөө хичээгээд бас аль болох зардлыг бас хэмнэх бололцоотой. Энэ зардалтанд тэгээд мэдээж таны хобби, сонирхлыг дэмжсэн юу ч ороогүй зайлшгүй гарах зардал байна. За инхээр та бодож магадгүй Солонгост бол цалин өндөр юм чаа. Ингээд Солонгос байдаг таны найзууд бүгд айгу гоё амьдардаг баг. Гэхдээ мэдээж сурахынхаа хажуугаар сар болгон сая воны зардлыг дараад амьдрах бол хэцүү. За та ерөнхийдөө саржангаа тогтмол хичээлийн тасраар ажилтдаг бол сая воныг олох баг. Солонгост амьдарч байгаа оюутнууд бол бас тийм ч эрх чөлөөтэй бас ингээд санхүүгийн болцоотой амьддаг байна. За тэгээ энэ хүртэл сонссон, энэ хүртэл анхаарлаа тавьсан бол баярлалаа. Тэгээд энэ удаагийн хамтлагийг дуусгая. Дараагийн бичлэг уулзлаа. Баярлалаа. За тэгээд зүгээр дундаж үртгэе. Сайн шинэрхлээд авны болох гэж байна. Тийм үү?